Яа болох вэ? YouTube-ийнхаа бичлэгэнд автомойр би YouTube-ийнхаа бичлэгийг хийх гэж байна. Энэ өдрийн бичлэг болохоор нэг хайртай сүртэй нуушаад авахгүй зүгээр шууд бичлэгэндээ эхлэе заяа. Би сая нөө бичлэгнийхаа cover зургийг авах гээд энэгээр баах юмнуудаа босгуулаад тавьсан байсан. Өнөөдрийн бичлэг юу вэ гэх тэнгүүд би одоо 12 сард хичээл амраа тэгээд шууд Монгол руу явж байгаа байхгүй юу. Тэгээд шинэ жилийн баяраар Монгол руу явж байгаа болохоор гэртээ юу авах вэ? Ер нь гэрээхэндээ юу авах вэ гэж бодож байгаад ганц хоёр зүйл цуглуулсан. Тэгээд яг худалдаа авалт юу хийсэн бэ гэдгээ зүгээр танилцуулах зорилготой миний бичлэг. Гэртээ гоё хүүхдээ хараа сууж байгаа ч юм уу. Тим хүмүүс байх юм бол ойрт шопинг хийгээгүй хүмүүс бас байх юм бол энэ бичлэг нэлээ хантай байж магадгүй гэж бодож байна. Бичлэгэндээ орцгоё. Хамгийн ихний зүйл гэх юм бол шүү дээ. За идэж уух юмнасаа эхлэе заяа. Идэж уух юмны хувьд гэх юм бол би ер нь бол өөрөө баг ачаатай явна. Нөгөө нисхийн тийзээ би 15 кг-тэй гээд арай юугаар авсан байхгүй. Хямд өртгөөр авсан болохоор энэ ачаануудаа бүгдээрийг нь бэлдээд өөрийгөө Монголд очихоос өмнө каргогоор урьдчилаад явуулчихна гэсэн үг. Тэгэхээр бүгдээрээ цэгцтэй байх үүднээс эхлээд идэж уух юмнасаа эхэлцгээе. За яг нөгөө шинэ жилийн баяраар очиж байгаа болохоор гэртээ гэрээхээ ширээн дээр тавих гад тэгээд манай гэрт бас хүмүүс ирж магадгүй. За тэгээд манай үеэл дүүнээр аав ээжтэйгээ манай нахцууд бас ирнэ. Тийм болохоор ширээн дээрээ тавих гад ийм нөв брэндээс авсан 20 ширхэгтэй кекс эндээс нэг ийм 3 ширхгийг. Гэхдээ энэ нэг нь манай ихч найзынхаа ээжд өгнө гэсэн. Тэгэхээр би гэртээ яг 2 ширхгийг авсаа л гэсэн үг. За дараагийнх нь энэ байна. Энэ нэг зөөлөн кекс. Эдрэг бас би харж агаад хугацааг нь бас нэлээд харсан. Тэгээ хугацааг нь бас нэлээсээ харж агаад авсан. За дараагийн зүйл нь гэх юм бол эдгээр энэ шагшуургнууд нэлээд хөөрхөн санагдаад дээдлэлт нь нэг 50000 төгрөг тавиад айлын хүүхдүүдэд өгөх юм бол зүгээр юм болоо гэж би бодсон баггүй юу. Тэгэд ийм шагшуурга нэг 10 ширхгийг авсан. Хүүхдүүдийн гар яаж хоосон гаргах вэ? Хоосон гаргаж болохгүй. За ийм нэг 5 шиг бичээн байна. Энэ 5 шиг бичээнийг яг нэг айхтар зориггүй ерөөхдөө бол авсан. Яг одоо тэрэнд өгнө, энэнд өгнө гэсэн зориг ерөөсөө байхгүй. Задлаад бүгдээрээ юу яачиж болно? Ширээн дээрээ тавьж болно. Эсвэл очоод ямар нэгэн байдлаар за гэрт хүмүүс ирэх юм бол хүмүүст үг хийгээд. Би бас очоод яг нөгөө эмээгийнхаа дүүдээр тэгээд эмээгийнхаа эгчдэр очиж мэднэ гэж бодож байгаа байхгүй юу? Тийм. Тэгэхээр бас яг нэг иймэрхүү зориггүй иймэрхүү зүйлсүүд бас аваа явуучвал нэлээд гайгүй хаа гэж бодоод ийм 5 шиг бичээн бас авцсан. За энэ хоёр бичээн бол зүгээр амны зугаа гэж бодоод нөө брэндээс авсан. Нэг ийм хоёр бичээн бас авсан байна. Энийг болохоор яг гэртээ авсан хоёулангийн. Тэгээ манайх ганданд бас байртай ахгүй. Тэгээ нэг нь ганданд аваачаад нэг нь чингэлтэйдээ аваачаад эсвэл ингээд хоёулангийн яг би өөрийнхөө өсөж торинсон чингэлтэйхаа гэрт хоёулангийн авсан ч болно. Бол угаасаа миний YouTube-ийн бичлэгийг үзэхгүй. Тийм болохоор санаа зовлтгоо гэсэн. За идэж уух юм бол ер нь бол ингээд дуусаа заяа. Хувцас авсан. За хувцсыг болохоор би хэнд авсан бэ? Би өнгөрсөн 10 сард ер нь Монгол руу карго явуулсан байхгүй. Тийм болохоор энэ удаагийн одоо 12 сарын очилтон дээр яг хүн болгонд нэг хүн болгоны гар дээр тавих юм бол ерөөсөө авч чадаагүй. Тэгээ яг 2 хүнд л баг тгийж авсан. Тэр нь хинбэ гингүүт манай охинд дөө. За манай охинд дөө одоо 3 дугаар анги 4 дугаар анги 3 дугаар анги баха. Би нөө солонгос нэрээ тэгээд сүүлийн жоохон мартчихсан. Тэгээ охинд дүүдээ болохоор яг нэг юм 3 хувц авсан. Эхнийх нь болохоор одоо хийж 52800 гэнэ ямар юм. За яах вэ? Тэгээд юмны өмнө ханш маш бол хараад шатлал ерөөсөй байхгүй. Тэгээ бүр ингээд нэлээд хөөрхөн харагдаад энэ доторх нь нэлээд зөөлөн. Гэхдээ зөөлөн дөө нөгөө ингээд нөгөө бүрт унаад идэг зөөлөн материал дотор биш байдаг шүү дээ. Тийм бол ерөөсөй биш. Тэгээд нэг ийм палаж авсан. За энэ болохоор өвлийн палажаа. Тэгээ энэний хамгийн их хөөрхөн таалагдчихсэн надаа энэ урдаа карматай нэгэн таалагдчихсэн баггүй юу? За дараагийнх нь гэх юм бол топ 10-ээс авсан. Энэ болохоор хямдралтай байсан. Тэгээд би хямдралтай болонгууд нь энэ цамцыг авсан. Бас өвлийн цамц. За тэгээд хавар маварч гэсэн Монголд ер нь нэлээд сэрүүхэн байдаг. За 100 одоо юу яах юм бол хөдөө гадаа явах юм бол бас нэлээд хэрэгтэй байх гэж бодоод ийм цамц авсан. Дараагийнх нь бас топ 10-ээс авсан цамц байна. Энэ яг нэг порныхоо гадуур өмсөх юм бол нэлээд хөөрхөн байхаа гэж бодоод авсан бохгүй юу? Ийм ягаан нэхмэл цамц. Нэг охин дүүдээ бол яг нэг энэ 3-ыг л авсан. Нэг палаж 2 цамцтай. За дараагийнх нь гэдэг юм болно шүү дээ. Манай
хамгийн бага үеэлдүү байгаа. Би өнгөрсөн сард хамгийн бага үеэлдүүдээ цамц өгөө явуулсан чи тэр нь томдоод бүр зүгээр ч нэг томдоогүй бүр дунд ангийн ахтан таарах хэмжээний томдсон байсан. Тэгээд дунд ангийнх нь ах нь авцсан байсан. Тэгээд энэ удаа гайгүй хаа гэж бодоод яг гайгүй бага арзмаас 3 ширхэг цамц авсан юм. Эрэхтэй хөхт байхгүй юу? Тэгээд солионд яхав те. Одоо яг нөгөө хөлд ороод, хилд ороод алхах гал явж байгаа болохоор бүр нэлээд сахилахгүй болж байгаа юм шиг байгаа юм. Тэгээ эрэхтэй хөхтөд бол зөвхөн солионы цамц гэдэг би 3 цамц авсан. Одоо энэ 3 цамц багдмуу, томдноо ахт нь хамаагүй шүү. За нэг юм байна. За хүүхдүүдийн хувцас нэг иймэрхүү байна. Тэгээд идэж уух юм нэг иймэрхүү байна заяа. За би бичлэгээ унтраачаад дахиад эхлэе. За окей. Идэж уух юмнууд бол энэ нэг иймэрхүү бичээнүүд. Тэгээд хамгийн бага үеэлдүүдээ өөрийнхөө төрсэн охиндүүдээ ингэж хувцас авсан. Манай эрэгтэйдүү болохоор Европын орнд байдаг байхгүй юу? Тэгээд нэг тийм. За тэгээд би сая энийг хэлээд танилцуулчих заяа. Энэ болохоор Daiso байсан юм аа. За тэгээд Daiso байсан нэлээ хөөрхөн харагдсан. Тийм болонгууд нь би эндээс нэг хідэн ширхэг гэртээ авсан юм аа. За энэ яах вэ гэдэнгүүт одоо энэ бас нэлээ хөөрхөн байгаас тээ юм нэг сүлжмэл энэ бас ингэ хардаа. За энийг бол ямар ч зориулалтад ашиглаж болно. Ер нь бол хэмжээ жоохон том байхгүй юу? Тэгээд яг ширээнийхээ одоо загварыг харж агаад ширээний өнгө энтрээ бас харж агаад дээдлэлт нь ийм салфетик тавиад чипс нэтер тавьчих юм бол илүү хөөрхөн надад хальт санагдсан юм. За эсвэл манад нь одоо Walmart-тай шилтэй сүмнэрүүд байх юм бол тэднийхээ доор ч юм углаад хийчихвэл. За эндээс бас нэг хоёр саарлыг авах уу гэж агаад загвар нь адилхан юм чинь хоёр өөр өнгийг авъя гэд ногоон саарл хоёр өнгийг авсан. За энэ хоёр одоо ингээд нэг шиг нь 1000 вон гэсэн баггүй юу. Тэгээ энэ хоёрыг болохоор юу ячиж болно. Яг ширээн дээр бас доотлол нь салфетик дэвсэд ямар нэгэн зүйл тавьчих болно гэдэг утгаар яг гэртээ авсан. За энэ бол бүр хөөрхөө. Бүр юм хөөрхөн жижигхэн алгын чинээ. Эндэг одоо яг ширээний бүтээлэг интернет цагаан ер нь гоё цэвэрхэн өөр илүү дутуу юм орж ирэх байх юм бол бас хөөрхөн салфетик дэвсэж байгаа дотор нь жижигхэн үрлэн чихээр одоо өөр ааруул нэг тиймэрхүү зүйлсүүдийг тавихад бол нэлээд тохиромжтой гэж бодож эндээс нэг хідэн ширхгийг ингэж авсан байдаг юм. Энийг яг ингэж гэртээ авсан. Би яг эмээ дээрээ өссөн болохоор юунд айгуу дуртай. Гэрээ чимэглэх, гэртээ шин зүйл авахад одоо манай ихч бит хоёр бол жишээлбэл нэлээд дуртай заяа. Яг эмээгийн л хүмүүжил өрөөсөө юм. За энийг болохоор ингэж гэртээ авсан гэдэг юм хөөрхөн сагснууд. За түрүүн би юу гэж хэллээ? Хүн болгонд юм аваагүй гэж хэлсэн шүү дээ, тэ. Тэгэнгүүт одоо намайг чинь хүн болгосон хүмүүс бол одоо манай эмээ байна. Тэгээ манай нагац ихч нар байна шүү дээ. Манай ээж чинь ихээсээ дөрүүлээ байхгүй юу? Одоо жишээлбэл хувцсныхаа шүүгэнд байгаа хувцснуудаа эвхэх, оймс төрсөйгээ тусад нь ялгаж тавих, за хүний дээгүүр өмсдөг хувцс тусдаа, доогуур өмсдөг өмд тусдаа байдаг шүү гэдгийг зааж өгсөн одоо манай том нагац ихч байна. За хүү ер нь цэвэрхэн байх ёстой, эцээхээ хайрлах ёстой гэдгийг зааж өгсөн манай дунд нагац ихч байна. За манай бага нагац ихч бол яг намайг энэ нийгэмтэй яг амьдралтай ингэж холбож өгсөн хүн баггүй юу? Одоо намайг ахлах анги дунд ангид ороод ангийн дарга болохоос эхлүүлээл ер нь PPT яаж бэлтгэхийн, илтгэл яаж хийхийн, тэг компьютертай яаж харилцах гэдэг ийм нийгмийн салбар руу намайг ингэж хүн болгож өгсөн заяа. Тэгээд би нагац ихч нартэйгээ ер нь бол ээж аваасаа идэ дотно гэдэг заяа. Бүх юмаа ингэж ярьдаг заяа. Том нагац ихчээс угаасаа айдаг болохоор би бүр багасаа айдаг гэсэн. Тийм болохоор одоо хамаа намаагүй юм бол ярихгүй заяа. Бага нагац ихч, дунд нагац ихч хоёртойгоо би бол зүгээрээ хамаагүй ярин заяа. Бүр ингэж зүгээр хамаагүй ярьдаг заяа. Тэгээд том нагац ихчээс угаасаа би та манай гэрхэн бүгдээрээ яддаг. За тэр хүмүүстэй би юу авсан бэ гингүүт энэ надад миний худалдаа авалт хийсэн юмнууд дотроос хамгийн их таалагдж байгаа. Энэ ядаа. Шинэ жилийн ёолкныхаа хажууд ингээд 50 нэг өрхөд нэг ширхэг واخгүй юу. Тэгээ би залгаад за би танаа гэрт ийм авах гэж байна. Та нар юу ямарыг авах вэ гэд. Тэгээ би болохоор энийг бол өөрийнхөө гэрт авсан энэ ядаа. Энэ өндөр нь алхирч өндөр юм бол доо. Босоод зогсох юм бол нь штэ. Намайг дагаад нөгөө камер хөдөлчлөө. За ер нь бол нэг ийм заяа. Ийм хөөрхөн өндөр. Тэгэхээр ямар ч ер нь ёолкны хажууд тавьсан нэлээ хөөрхөн харагдана гэсэн үг заяа. Тэгээ энийг нэг өрхөд нэг ийм тоглоомтой ингээд хоёр ширхэгтэй. Тэгээд дээр нь нэг бичээн тавиад ингээд нэг өрхөд за май гэд ингээд өгнөө. Яг гэвэл шинэ жилийн уур амьсгалтай үе нэгт хоёрдоод гэдэг юм бол оюут төгтөөс юу алхавтай тийм үстэй. За ийм байна. Тэгээд энэ нөгөөх нь болохоор энэ нэлээ шажигдахгүй заяа. Нөгөөх нь болохоор энэ ихгүй юу?
Энэ хоёрыг ингэж авсан. Энэ болохоор манай гэрт. За тэгээд энэ ингээд 3 ширхэгтэй 3 нагад хичээндээ одоо хүргээ ах нарын да ингэж өгнөө. Энэ тоглоомтой 2 ширхгээр нь хүш байж та. Байж байгаа. Энэ чинь манай 2 нагад хичээх те. Энэ ингээд дунд нагад хичээнд өөх, энэ ингээд баг нагад хичээнд өөх байхгүй юу? Тэнгүүд том нагад хичтэй би юу авсан юм? Оо, энийг авсан юм. Том нагад хичээндээ бол энийг авсан шүү. Энэ өвлөө өгнийг ингэж авсан юм. Тэгээд энийг манай төрсөн ихч, тэгээд манай дунд нагад ихч хоёр бол ингээд бас тусна нэг шиг ингээд захиалсан юм. Энэ нэлээ хөөрхөн байгааз бүр нэлээ хөөрхөн заяа. Тэгээ эдрийг бүгдээр ингээд цоглуулж авсан байдаг юм аа. За тэгэнгүүт гişтэй ганцхан энэ өвгнийг л авсан юм уу гэж юу? Үгүй. Би гişтэй эндээс 2 ширхгийг авсан. 1 ширхгийг хажиж юу? Нэг ширхгийг. Эндээс 2 ширхгийг авсан. Хөрхөн байгаад энэ сток хөрхөн үнэхээр таалагдж байгаа. Нилээн царайлаг. Тэгээд угаасаа л одоонууд чинь нэг малгай нь унжицсан явж идэг болохоор ерөөхдөө бол нүд байхгүй. Тэгээд нэг юм хөрхөн хоёрыг тэгээд энтэйгээ ингээд ёлкныхаа хоёр талд тавина. За нэг ийм хөрхөн манай их төрсөн ихчл энэ нөгөө зипбот гэдэг үл ийм зипбот надаас дахиалаад тэгээд би дайс авсан. Энэ биш үү? Энэ ингээд 3 шиг байгаа байхгүй. Тэгээ би энийг нөгөө хүнд зориулж авсан юм байна. Тэрээгээ сая мартаад яг гэрийнхээ бэлгнүүдтэй холих гэж байна. Энэ бас нэлээ хөргө. Энэ одоо тоглоомоос ёлкны тоглоом байхгүй энийг охин. Нэг ийм охтууд байна надад. Дүүрэл охтууд намайг тойрон эргэлдэж байна. Оо яана. Нэг шиг хөлн унчлаа за гэхдээ би засварч чинь. За дараагийн зүйл хэм болно шүү дээ. За энийг болохоор угаасаа захиалсан. Тэгээ энэ бас дайсод байсан шүү нэрээ. Яг хөөрхөн боломжтой тэгээд хүүхд содоогост амьдардаг хүмүүс байх юм бол дайсод ийм хөөрхөн чанартай тоглоомнууд хямд үнээр гараад ирсэн байлээ шүү. Тэгээд дайсоос аваарай. Энэ болохоор яг тусад нь манай баг нагад зэгч өөрийнхөө гэрт надад захиалсан байхгүй юу? За энэ бол нөгөө миний хятадын Temu гэдэг аппликейшнаас өөртөө 2 оролт захиалж үзэхдээ хамт давхар захиалж үзсэн ширээний голд тавьдаг. Би яг нэрийг нэрсэн мэдэхгүй байна. Баннер гэхээр баннер гэдэг нэр бол биш шүү дээ. Ийм бүтээлэг байгаа. Энийг цагаан сар арж тавьсан болно, шинжилээ тавьсан ч болно. Энгийн үед гэрт ямар нэгэн зочид ирэх гэж байгаа бол бас гэрээ чимэглээд тавьсан ч болно. Үнэхээр гоё харагдана энэ. Энд бол би нэлээд дуртай байгаа. За энэ нэг юм байна. Энийг би хүргээ ахыхаа машинд авсан баггүй юу? Багажинд нь тавиад тэгээд багаж нь жоохон одоо заваа биш. Үгүй ямар байгааг би мэдэхгүй л дээ. Зүгээр багажинда юм хийдэг бол тэд нар нь эмх тэгттэй байгээ гэж бодоод тэгээд ийм хөрхэн сав авсан юм. Хүргээ ахыхаа машин. За энд нэг юм жижигхэн яраа хөхтийн цамц үлдсэн. Энэ хиний цамц вэ? Энэ бол манай найзын цамцаа. Биш ээ юу лээ. Манай найзын хүүхдийн цамц. Би найзынхаа хүүхдэд нэг юм яран цамц авсан баггүй юу? Тэгээд тэрийг ингэж авахдаа би нөгөө дээдлэлт нь нэг шиг тоглоом за яаж байгаа. Энэ нэг улаан машиныг бас найзынхаа хүүхдэд авсан. Ингээд энэ одоо энэ бэлгэний утанд хийгээд ингэж өгөх байхгүй юу? Ингэж өгнө гэсэн үг. Яг тэ жоох хүүхэд. Шинжлэлийн уур амьсгалтай болохоор шинжлэлийн тоглоомтой эрэгтэй хүүхэд болонгууд нь юутай улаангийн машинтай ахын энэ ялкийг авчи заяа ахын дөө ахын энэ муухай ялкийг авчи заяа. За энэ нэг усны болтнууд уг нь 3 шиг багтахын 4 шиг авсан баг та. За энийг охин дүүдээ аваагүй. Одоо манай охин дүү хэрвээ энэ бичлэгийг үзэж байгаа юм бол агаан чамд өмнө нь зөндөө болт авчаар өгч явуулсан шүү дээ. Энэ удаад агаа найзынхаа охинд авсан юм аа. Энэ 4 хавчаарыг. Агаан чамд ийм юу авсан? Цүнхний аваасаар авсан. Энийг чамд авсан. За манай дүү миний бичлэгийг үздэг байхгүй юу? Ер нь YouTube, Instagram. За энийг утасны юу сувдаа нэг манай хичээх. Энийг би энтэй ингэж авсан юм байна. Тэгээд нэрээ эндээс нэг ганц бичээтэй тавиад ингээд найзынхаа хүүхдэд өгчих байхгүй юу? Үгүй яхав тийм. Энэ яг 3 дахь чигтгээд яах. Ер нь бол уучлаарай хэрвээ манай найзууд энэ бичлэгийг үзэж байгаа юм бол найз нь дараа нь Монголд очихдоо та нарт зөндөө бэлгтэй сүү сайлтаа очноо. Тэгээд энэ удаад найзынхаа хүүхдэд л юм авлаа. За энэ нэг 2 ширхэг шувуутай ийм сүмнэр байна. За би энэ дээдлийнх нь ялтыг авчи сансан дээрээ.
Одоо би эдрийг бүгдээр ингээд бэлдээд Монгол руу явуулахдаа каргонд өгөхтэй бэлдэж байгаа байхгүй юу? За энд нэг ийм хоёр сүмнэр байна. Энэ хоёр сүмнэрийг энэ хөөрхөнд тоглоомтой ингээд нэг хүнд өгөх гэж байгаа юм. Яхад хүний л амьдрал. Ингээд өгөнгүүт чинь дээдлэх нэг шоколад ч юм уу чихэр ч юм уу эсвэл нэг атгах чихэртэй. Ингээд өгөнгүүт ямар хөөрхөн байх вэ? Стон хөөрхөн. Өөр авсан юм байхгүй шүү. Дайсууд нэг иймэрхүү уутнууд байсан би хигнээ уутнууд. Тэгээ би эдрийг юуны магаад хэрэг болж магадгүй гэж бодоод нэг 6 шигийг авсан. Дотроо 2 шигтэй юм билээ. Тэгээд 3 төрлийг гэдэг чинь ингээд 6 шиг واخгүй юу. Тэгээ энийг одоо би яах гэж авсан юм болоо нэрээ. Ийм нэг 2 шиг бас аймс авсан. Ёлкны хажууд яхав дэ гэж доо. За дараагийнх нь гэх юм бол энэ зүгээр уутнууд одоо би нөгөө дүүдээ өгөх цамц мамцаа одоо яг энэ уутанд хийгээд яг бэлдээд нэлээд цэвэрлээд яг хүн болгоныхын тус нь англиад ялгаад тавих гэж байгаа байхгүй юу. Тэгээд очоод нэрийг хараад за энэ захиалгын хөлөө, энэ хүний бэлгэний хөлөө гэхэд шууд амар гэсэн үг. Тэгээд хүмүүсийн бэлгийг хооронд нь ингэж хольд солиод авахгүй ингээд мангар жоох ингээд паниктаад авахгүй. Та нар бүр бодоод өстэй энэ бүрстэ хамгийн хөөрхөн. Энэ ардаа. Эдгээр бүр зөндөө хөөрхөн. Өстэй хөөрхөн байгааз. За ийм байна. Тэгээд энэ бичлэгээ энд хүрээд ингээд өндөрлөе. Миний Монгол явахдаа авч явж байгаа зүйлсийн бэлтгэл ажил энд хүрээд өндөрлөлөө. Тэгээд мөнгөний болцоо олдох юм бол би яг нэг Монгол явхаас өмнө бас яг өөрийнхөө ачаад авч явах ганц хоёр юм авал та. Гэхдээ зүгээр аав ээж хоёртоо нэг цамц подолт гэсэн тиймэрхүү юм авах. Тэрнээс яг нэг иймэрхүү нэлийн зай эзлэх тэг хүнд ачаа бол ерөөсөө авч явахгүй гэж бодоод эдрээгээ төрүүлээд Монгол руу явуулах гэж байна. Миний YouTube дээр subscribe дараад, лайк дараад, комент хийрээ. Баяртай.